За сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд орой мэнд хүргье. ТV Слизийн хотч анхны нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бид яг одоос ажлаасаа гараад Яргаатыг зорих гэж байна. Яргаатын богинд Гамбол гэдэг ах маань одоо Төвд Манхар Монгол Манхар тижээдэг гэсэн байгаа. Тэгээ хоёулын нь одоо Монгол Манхар Төвд Манхар хоёрыг хоёулын тижээдэг гэж хэлсэн. Ямар ч очиод харьцуулаад бас нэг доороос харъя. Тэгээд бас өөрөөс нь санаа бодлыг асууя гэж бодсон. Ингээ өдрийн хамтдаа Гамболд явах явцгаая. За үстэ бид бүхэн яг одоо Гамболдын гадаа ирсэн байна. Ингээд дотор бас нэлээд олон нохоо шаагаад олон нохоо байгаа юм шиг байна. Тэгээд яг одоос Гамболдтойгоо та бүхнийг уулзуулъя. Сайн байна уу та? Тийслээ зогтож байгаа төлөөс явж байна. Гамболдхой болоо. Бага. За. Сайн байна уу та? Сайн байна уу? Тийслээ зогтож байгаа төлөөс явж байна. Тэгээд түрүүн тантай уцаар ярьсан. За нохоонуудаа сэлж явах шиг байна. Тий саяхан ирчээл. За энэ одоо ямар нохоонууд авах шиг байна? За манайх энэ ерөнхийдөө Монголын нохоо судлалын холбооны дэрэгдэх хөдөр гэдэг үржлийн газар л да. Тэгээ манайх үржүүлдэг нохоог бол ерөөсөө Төвд Манхар Нэмсчвэрк хоёул үржүүлдэг. Тэрний үржлийн газар байгаа. Тэгээд энд одоо нэг 10 тонны нохоо байна. Одоогоор цөөлчөөд байгаа 10 тонны нохоо. 2 овчарк 8 банхар байна. Тэгээд төлөлтөх нохоо 8 банхар нь төлөлдсөн байна. 2 нь 90 нохоо. Тэгээ тийм л нохоонод байна да. Монгол банхар бас байгаа гэж сонсч байна. Монгол банхар нэг байгаа. Монгол банхар уг нь надад бол би 17 банхар цуглуулсан юм. 17 одоо хөдөө гадаа янз янзын банхар хаан сайн банхар байна. Тэр газраас би зар өгөн янз янзын байдлаар одоо тэгээд ченжүүд их мэтийн усуудаас би сайн гэсэн ер нь харж байгаа харагдах талаасаа маш сайн гэсэн банхарыг 17 банхар цуглуулад одоогоос 2 жилийн өмнө гэдэг чинь Төвд Манхар Монголд орж ирээгүй байсан үе. Тэгээ яг Монгол банхар хамгийн сайн гэсэн 17-г цуглуулж ирсэн би. Тэгээд хооронд нь нийлүүлээд бариад үржил селекц хийгээд одоос нэг банхарын цус тасарлаа ингээд мэдж байгаа шээ. Тиймэрхүү явдал би цусын сайжруулах маяг нийлүүлж үтсэн. Тэгээд яг харахад ингээд маш сайхан Монгол банхар байна. Тэгээд хоорондоо нийлээ гүлгэлэхэд тэрний дээр имээ юм уу юу гэдгийг тэр нь ямар нэгэн цус муудсан холилдсон байдаг учраас гүлгэнүүд нь тийм ирлиз гэж хэлэх юм одоо тиймэрхүү гарах тохиолдол байдаг. Тэгээд би тэр банхарууд 17 одоо шигшээд 1-3 охин банхар үлдээгээд тэгээд одоо энд манай нэг охин банхар байна. Саяын 2009 оны энэ үзэсгэлэнгийн авраг болсон охин банхар байгаа. Энэ ганцхан охин банхар үлдсэн. Тэгээд одоо тэрийг Төвд Манхартай нийлүүлж би одоо энэ гүлгийн сайжруулах маягаар нийлүүлж үзэж байна. Одоо тэгээ одоогоор 7 гүлэг гарцсан байгаа. Зарим хүмүүс ингэж ярих юм биш. Төвд Манхар Монгол банхар хоёрыг одоо нийлүүлж болохгүй тэгээд их юм. Үгүй болохгүй ч гэж миний бодлоор бол угаасаа л эн чинь Тибетский мастиф гэж энэ нэг л нохоо шүү дээ. Тэгээд нийлүүлж болохгүй гэж нэг талаар бас хэсэг усууд авч үзсэн. Тэр зөв талтай. Нийлүүлэхгүй байхээр жаахан тийм экстрээр одоо энэ үзэмж талаас янз янзаас Төвд Манхарт хийж хүрэхгүй байгаа байхгүй Монгол банхар. Тий. Яаж ийм гэхээр одоо тэгэл энэ өнгөөс ахуулаад тэгэл үс ноос тачиртай иймэрхүү гарна. Тэгээд дээр үеийн банхруудыг хараад байхад одоогийнхоос бол Төвд Манхартай их төстэй байсан шүү дээ. Мундаг том үстэй арслан шиг том иймэрхүү байдалтай. Одооныхыг хараад байхад бол зарим банхар хэцүү шүү дээ. Банхар ихэд хэцүү ерөөсөө тийм. Тэгэл тэрийг банхарыг нэрлэлчихсэн одоо янз янзын газар тийм юм байна шүү дээ. Тэгэхээр энийг бол би нийлүүлж үзэж байгаа. Одоо нийлүүлээд 7 гүлэг гарцсан байгаа. Ямар ч байсан урдлын төрөлтүүд энэ манай төрүүлсэн охин банхарын төрөлтүүд бүгд яг би нэг л үлдсэн бусдын дандаа би яг том болгож үзээгүй бүгдийг Солонгос руу гаргацсан Солонгос маа явуулсан. Тэгэхээр би энэ удаад Төвддээ нээсэн гүлгнөөс харахад бол урдлын төрөлтөөс ямар ч байсан сайжирсан л гэж би хэлэхээр байгаа. Нохоонуудгаа хоёулаа танилцгаа тий. Би бас сонсч байсан давсан ахын байсан бүргэд гээд нохоотой одоо хамт төрсөн. Хамт төрсөн биш одоо эцэг нь харгас гээд нохоо байгаа гэдэг тийм. Айл уу харгас гэж одоо? Харгас гэж одоо энэ байна. Энэ одоо бүргэдийн аав. Бүргэдийн одоо 2009 оны одоо нохоо үзэсгэлэнгийн аврах шүү. 2009 оны нохоо үзэсгэлэнгийн аврах. Тэрний аав. Тэгээ манай энэ одоо ер нь үзэсгэлэн тэмцээнд оролцож үзээгүй л дээ. Тэгээ яагаад үзээгүй хөр ерөөсөө тийм боломжгүй. Ерөөсөө энэний ааш маш ерөөсөө одоо ерөөсөө харгас нэрэндээ таарсан амт энэ тэр үзэсгэлэн тэмцээнд хөтөлж очоод үзүүлж харуулах тийм боломж байхгүй. Одоо ямар манай нохоо маллагч ихэд л одоо өчнөө олон 2 жил гарсан болж байгаа эмэгтэй өндөл их сайн.
эрэгтэй хүн эмэгтэй хүн байхгүй нөхцөл эрэгтэй хоол моолын нөхд одоо ингээд энэ дээгүр уяагаар өгнө. Тий, хоолоо уяад доошоо буулгаад тэгээ өгчөөд тэр уяатаа төмпөнгөө байлгаж байгаа буцаагаад уяагаа татаж авна. Тийм л айхтар ааштай нохойн. Тэгээ гүлгнүүд нь ерөөсөө бас бүгд тийм айхтар ааштай гарч байгаа энэ гүлэг. Жигдгээр энэ гүлээс аашгүй гүлэг гарна гэж ерөөсөө байхгүй. Төвд бахарч өөр нэг харгас талдаа догшин. Бас гайгүй дүлгөөхөн байна. Тэгвэл төвд банхаар бол Монгол банхаар бол ерөөсөө нэг 50-50-ийн ааш нэг 50-50-ийн хувьтай байна. Төвд банхарт бол нэг 90% нь ааштай. 10% нь бас аашгүй байна. Тий. Тэгтэл ер нь одоо урд урдын нэвтрүүлэг дээр хэлжсэн юу Аслангийн өөдөөс хэрэлдэж чаддаг нохоог одоо хэлжсэн. Ерөөсөө тийм нохоо шүү дээ. Энэ бол одоо хэдэн настай? Одоо 2 настай. Тий. Анхны орж ирсэн л төвдүүдийн нэг. Тий. Өдөрт юу яаж хоолж байна? Өдөрт одоо өвлийн хүүтэн цагт өдөрт нэг 2 хоолддог. За тэгээд нэг багасаа сайн идээд сурцсан нохоо яг нэг өдөрт нэг 5 литр хоол идэн дээ. Тий. 100 бол тэгээд ерөөсөө гайгүй нэг өдөрт 2 литр хоол иддэг ч би өөрөөсөө. Өвлөө одоо сангээд гадаа хүүтэнд нотон даарад илчээ алдаад тэгээд 2 сайхан адууны махта 2 хоол өгчдөг. Тэгвэл эдгээр ер нь даарна гэсэн ойлголт ер нь байхгүй тий. Энэ төмөр дээр л онцгой. Одоо тэр цасыг нарахгүй дандар бүр ингээд дагтарсан. Өөрөөсөө тэр дотор үүрэн дотор би гэл доор нь өчнөө матрас, сөрөл, өвс ерөөсөө доор нь хөөсөн зэрэгэд маш дулаахан юм бэлдээд байгаа. Гэсэн боловч ерөөсөө тэн дээр хөвтөхгүй. Хүүтэн тажиглах тусам л энэ дээр гараад хонхоод л унтаал хөвчээ. Тий. Тийм их ямартай нохонууд да. Хонхонууд ямар нох вэ? Энэ хоёлаа манай энэ харгисын 2 гүлэг. Тэгээ хоёлаа 11 сартай. Тэгээ 92 гүлэг. Одоо энэ нийлээд төрцөн байгаа. Тий. Тэр том нь одоо 90-ний 11 сартай. Тэгээ энэ одоо энэ арай жижиг нь охин 11 сартай байлаа. Түрүүн таа сэлгчиг бодлоо 11 сартай ийг үлдээ. Бас хашаага даваад эцтэйгээр цодлоод ах шиг. Энэ өндөр ашигаас авах уу? Даван доо. Одоо харин яг нэг нохоо маллагчийн хажуу зогссон үед ингээд гайгүй байна. Тэрнээс энэ ерөөсөө одоо эцгээс айх тэр бүр зодоонч болчиход байгаа энэ. Бүр ингээд хашаанд сул гүйж байгаа. Энэ хэр оргийн нохоо яг ингээд бие биенлэгөө давж ордог болохоос энэ бүр ингээд хашаанд гүйж хагаад гаднаас үсрээд эцэг рүү ор зодтолдог байхгүй энэ. Тэгээ сая бүр нэг бодлоо бүр 40 минут хэрэглээ зодолж байгаа энэ хоёр. Тий. Зодоо модонд бол айхтар юм байлээ энэ төвд. Яг эндээс та ингээ харж байхад тэр охин хоёр бас ялгаа бас баг зэрэг баг шүү. Тэгээ мэдээж юу ямар ч нохоо охин арай баг бийтэй. Тэн дээрээс харагчаа тий. Ялгаатай байлгүй. Энэ одоо энэ ямар ч араатай амтан мэдээ 90 том байдаг. Тий. Энэ төвд банхаар ер нь гэхдээ нэг тийм харьцангуй тийм өндөр нохоо биш л дээ. Тэгээ яг зарим нь бол бүр өндөр нь бол нэг 90 санж хүрсэн нохоо мохоо байдаг л да. Гэхдээ энэ дондож хэмжээ бол нэг 90-ийнх нь 65-аас 70 санж байдаг. Нурууны өндөр. Охиных 60-аас 65 санж байдаг. Эдгээр бол яг л хангалттай нэг өндөртөө өрцөн нохоонууд. Их өргөн болдгийг. Би энэ өргөн хөл бүдүүн бахин толгой томтой. Тийм болно. За түрүүн та бүхэндээ ямарчсан төвд банхны одоо харгисын 2 гүлгийг үзүүллээ. Тэгээ яг одоо энэ ч байгаа. Яг одоо Монгол банхар юм шиг байна тий. Тий, энэ одоо миний түрүүний хэлээч ганц үлдээсэн Монгол банхар юм. Сая энэ үзэсгэлэн тэмцээ төрүүлсэн гэдэг Монгол банхар энэ. Одоо 2000 оны явсан авар. Тэний төрүүлсэн охин банхар нь 5 настай. Тэгээ сая харгистай төвд банхартай нийлээд 7 гол гарсан байгаа нь энэ. Тий. Гүлгний өвдөр нь яаж гарч байгаа шиг байна одоо яг төвд банхар Монгол банхарын хоёрын дундаас. Гэхдээ одоо энэ Монгол талдаа ихэнх нь Монгол талдаа гарч байна. Тэгэхдээ одоо бол хэлж мэддэхгүй шүү дээ энэ чинь. Гүлэг гэдэг чинь 3-аас 4 сартай болж мэдэгдэнэ. Ер нь хараад хахад бол ааш нөлөөр нь угаасаа аав шиг харгисаа их ааштай гүлгүүд гарч байна. Их жожиг айгүй ааштай. Тийм би энэ одоо мэддэг их л өстэй гүлгүүд ээжигээ дөрөөс их л өстэй гүлгүүд гарч байна. За мэддэхгүй л дээ томроод нохоо гэдэг чинь 2 нас хүрж ижил. За энэ нохоо гүлэг англиас гарлаа. Одоо яг ийм нохоо болж байгаа гэж хэлдэг байхгүй. Тэрс тэр дотор бол нохоог ийм болцсон, тийм болцсон. Ер нь тэр тусмаа энэ банхар гэдэг чинь айгүй тийм удаан өсдөг, нягт үйтэй нохоо. 2 жил 2 нас хүртэл өсдөг нохоо. Тэгэхээр 2 нас өрсөн үед л энэ банхар ийм боллоо гэж энэ хэлнэ л дээ. Энэ гүлгнүүдийн хувьд одоо хөдөөгөр хэлэхэд одоо том хонь маалууд одоо хөлчих байхад энэ жоохон гүлгнүүд одоо ингээ гадаа төсвөртэй байгаад их юм а тий. Яг уу энэ тал дээр хүмүүс их янз янз ярина л да. Гадаа төрдөг, гадаа ингээд үхдэг. Миний талаар бол өөрөлдөө үхэн энэ бол үхэхгүй биш. Одоо ингээд гадаа төрлөө гэж л энэ өчнөө энэ 30 40 градусын хүүтэн ч одоо ингээд гадаа төрөхөд энэ гүлгнүүд чинь даарна штэ. Тэгээд
тэр гидсэн дотроос л гарч байгаа хон чи тэр гидс чинь ямар юмнаас гарч ирж байна. Гарч ирэл тэр хүүтэнтэй харьцсан. Тэр үедээ байгалийнхаа шалгаруулаар яста 7 гол гарах чинь нэг хүн шалгахгүй шүү дээ. Тэд гарсан байшин доогоор төрчихжээ манай махан нүг ухаад төрчихжээ. Тэгээд 5 гарчээ жишээний 4 гарчээ 7 гарчээ гэж ярьдаг. Тэрнээс чинь хэд гараад хэдийн идцгийг мэдэхгүй. Нохоо гэдэг амт байгалийн хуулиар ингээд өгсөн гөлөг галахаар өөрөө мэдээд идчихдэг байхгүй юу? Тэгэл тэр нүхэн дотор өгсөн юм уу ярьсан юм уу? Тэр чинь ер нь дэндүү хүүтэнд бол заадаа ястаа байгалийн шалгарал гэх юм уу да тэгээд нэг хідэн л үлдэндээ. Тэгээ их өөрөө сайтай арчилгаа сайтай бол бас нохоонд янз янз байна. Арчилгаа муутай их гэж байна. Төрчөө тэгээ гөлгөө өөртлөө цаахан хэвтэж чадахгүй. Тэгээ гөлгөө тараагаал дээр нь тарж хэвтээл. Тэгээд тэгсэл бол банхны гөлөг тэсэхгүй шүү дээ. Яг л амьд эн чин гөлөг тэр дөрөв хэллээ би ихийн гидснээс л тэр халуун гидснээс дөнгөж гарч ирж байна. Тэгээд банхарч ирээс яг эд хүүтнээр л төрдөг амьтаа. Тэгэл адилхан амьтаа өгцөл зөндөө. Тэгээд яг өөрөө ихэнх нь хөдөөрийн банхрууд л нөхөгч төрнө л дөө. Эднэрийг бол яг ингээд сайхан байр савын бэлдээд ингээд эднэрт л эрсдэл баг гарахгүй. Баг л өөрсдийн ингээд хажууд нь сууж байгаа л ихээрээд авчиж байгаа юм чи. Үүрэн доор нь үүс дэвссэн байна тий. Тий, сүрэл дэвсчихэ. Тий. Игээрээс дулаахан бахаа. Дулаахан өвс дэвсч болдгоо. Өвс дэвсгээр нэг хөлийн нохооны хөлөөр гүгээд шороо болоод алга болчиход байдیں۔ Энэ сүрэл олоо ингээд гайгүй байна. Гэхдээ манай энэ гөлгөнүүд л тийм бас гадаа байдгүй шүү дээ. Дотор энэ нохооныхоо байранд дулаан байранд байдгийг. Ер нь ихийгээ хөхөхөөс гадуур одоо юу гэж байна хоолоонд? 3 хоолог нь өдөрт. Тэгээ аль болох витаминлэг гидс цэвэрхэн мах. Өвлийн нөхцөлд ер нь дандаа би нохоондоо их төлхөө адууны мах өгдөг. Тэгээ адууны хоолог нь. Тэгээд вакцинжуултыг л ер нь заавал цаг тухайд нь хийж явах хэрэгтэй. Манайхан бас нэг ойлгохгүй нэг тал байна. Банхар ер нь яадаг ч юм өвчин тусдаг юм гөлөг тэгэж бусдаг бол паравирус мэтийн өвчин тусдаг гэдэг тэр худлаалтай яг л адилхан болсон. Тэгэхээр нэг 45 хоногтойгоос эхлээл нэг вакцин хийн. Сартаа хийсэн ч болно. Тэгэл дараагийн вакцинжуултыг түүнээс хойш нэг сарын дараа хийчихнэ. Тэгэхэд дайжгүй. Тэгээ вакцинжуултал ер нь ямар ч нохоонд их хамгийн чухал л та. За яг одоо танилцуулж байгаа нохооны хувьд дэлхийн аваргын 6-д орсон одоо нохооны төлөвлөлөө тий. Тий 2006 оны дэлхийн аваргын 6-д орсон аав нь. Ийд бол гээд. Тэр нохооны гөлөг одоо 11 сартай гөлөг хөдөр гээд нэртэй. Дэлхийн одоо шилдэг 20 нохоонд багч ирсэн. Үржлээрээ бол дэлхийн үржил селекц гөлгөөрөө дэлхийн шилдэг 20 нохооны аав нь ордог нохоо. Ийд бол гэж. Та энийг хизээ хаанаас олж авсан бэ? Би энийг ч одоо 11 сартай гэдэг чинь энэ гаднаас ирээгүй нохоо л доо. Энэ манай найз өөрийнхөө нохоог бас л нэлээд удамтай нохоо нейроной мактал гэж нохооны бас л холбогдолтой тийм охин нохоогоо өөрөө хятад руу явж нийлүүлээд энэний эцэг нь ийд бол миний түрүүний хэлээд байгаа дэлхийн аваргын 26-д орсон нохооны гөлөг хятад авчиж нийлүүлсэн. Тэгээд Монгол дээрээ 4 гөлөг гарсан нэг нь. Монгол дээрээ? Тийм, Монгол дээрээ тэр нохооны 4 гөлөг гарсны нэг нь одоо манай энэ л дээ. 2 охин 2 ир гарсан. Би 2 ир гөлгийг авсан. Манай найз өөртөө 2 охины нүлдэгээд одоо болтол өөрт нь байгаа л да. Энэ одоо өөртөл гэж гарсан уу? Гараагүй. Энд одоо нийлгэнд ороог өөрөө 11 сартай гөлөг. Тий. Түрүүн би хэлжсэн энэ герман нохоо гэдэг л өөрөө бус нохоод бол маш их шинж тэмдэг шаарддаг одоо тийм үзүүлэлтийг шаарддаг нохоо л доо. Тэгээ дэлхийн аваргын немс явчаркны одоо дэлхийн аваргын тэмцээг ганцхан немс явчаркны тэмцээл болно. Тэгээд энийг ерөөсөө бараг одоо хомсных нь үзүүрээс ахуулаад сүүлийн үзүүр хүртэл ярина. Одоо хомсны өн бүх юмыг шинжин ерөөсөө энэ шүдийг хүртэл шинжин 100-т байна. Тэгээд ерөөсөө хавирга шинжихгүй юм бол энэ нохоонд бол байхгүй л маш нарийн нохоо. Тий. Тэгээд өөрөө энэ уг нохоо нь өөрөө энэ тийм цэргийн зориулттай нохооч та энэ тийм. Миний харж байгаагаар л бас ерөөхдөө бол их шинжилгээнээс байх шиг шүү дээ. Одоо энэ бол энэ нэлээд байгаа шүү. Яха эдээд нохоо 18 сараас 1 насны хооронд нохоо ер нь жоохон би хийц галбарыг алддаг л да. Тэр үед одоо бүр жишээ нь Оросууд гэхэд бол одоо тэр үед 8-аас 1 насны хооронд нохоогоо ерөөсө хүнд бараг үзүүлдэг. Ойлгохгүй хүмүүс ойлгохгүй тэр үед ямар ч нохоо жоохон хийц салдаг. Тэр үед ийм нохоо тийм нохоо болох жишээ нь янз янз юм яриад. Одоо манай энэ 11 сартай. Тэгэхэд одоо бас нэг би одоо юу гэдэг хийцэн ирэх их нь олон гайгүй юм. Тэгэхээр би нэг ер нь гайгүй нохоо болчихлоо гэсэн л горилготой байгаа шин. Энийн аав нь ер нь энэний одоо ах нь сонирхолтой ярихад манай найз бас Оросын холбооны улсаас аваад Монголоор дайраад
энэ хятадын том нэмсийн үржлийн газар авчиж 50 саяар зарагдсан тохоо байгаа л да. Тайрон гэж. Тэ одоо тэр сэтгүүл дээр зураг мөргөн бүгд гарцсан байгаа. Энийг та дээр авсан. Энийг би 4 сая хавцаал авсан. Нийлүүлгийнх нь хөлсийн төлжил авсан гэсэн үг л дээ. Тэгээ энэ 2 сая, 3 сая, 4 сая ч бол энэ хүнд очиод тах шиг шүү дээ. Ер нь бол нохооны хувь тий. Энийг хүнд байлгах хоо. Энд ч одоо би энийг чинь тэр нийлүүлгийнх нь хөлсийн өгжил 4 саяд авч штэ. Маш хямдхан одоо бас болцоо нүнээр авч штэ. Тэрнээс одоо энэ дэний нохог би одоо хаанаас ч байдгийг гадаад орнуудаас авахд би энэ дэний нохог би за бүр бай яхэд 10-аас 15 сая л байгаа юм би. Ер нь яг хуу тэгээд олж чадж ийн үгүй тийм л байгаа штэ. За энэ гэдэг нь одоо хизээний гүлмүүд. Энэ үгүй манай банхруудын төлсөн махрын хамгийн ихний төлсөн төлөвд нь одоо 2 сар хагастай болж байна. Тэгээ 6 гүлэг байсан. Тэгээд нэг нь 2 ир гарсан, нэг ирийг одоо хол явсаа бүр Америкийн нэгдсэн улс руу явсан. Ямар хүн авсан юм? Нэг тэнд амьдардаг хүн авч явсан. Тэгээ Монгол банхраа таниулна. Өөрөө их бас нохоод иж яадаг хүн. Тэгээ өстэй том нохоонд их дуртай хүн. Тэгээд өөрийнхөө банхраас нэгийг авч явсан. Тэр гадаад Америк нөхөртэй тийм Монгол эмэгтэй байдгийг авч явсан. Тэгвэл өнөөдөр эцэг их нь юу лээ? Эцэг нь харгис. Тэгээ их нь одоо түрүүн тэр тэнд байсан нөгөө гардийн ихэр. Тий. Одоо 2 сартай гэсэн шүү дээ. 2 сар хагастай. Энэ та нэмэлт витамин энэ бол ерөөсөө өгөөгүй юу? Өгнө. Өглөө хоо. Тий, нэмэлт витамин бид нар заавал өгч явах хэрэгтэй. Нэмэлт витамингүй энэ банхрын төвдийн гүлгэнд угаасаа л ийм бамбайс ийм хөөрхөн өснөөс ийм байдаг л да. Витамин гэдэг чинь хангал олон заавал бамбар болгохтой хангал энэ архиднаас сэргийлнэ. Гадаа байдаг нохоо архиддгүйгээд витамин эднэр өгдөг. Тэрнээс болж бас архид гадаа байдгаараа биш. Бүгд нохоо архид нь хөл гарна далийн өснөөс нь унна. Тэрнээс бамбардаа болгоно гол нь витамины хөвшилтэй. Витамин заавал нөхчих хэрэгтэй. Энэ херийн нохоонод бол ер нь витаминуудаа өөрийгөө нөхөд олно шүү дээ. Одоо эдгээр чинь нэг ясны одоо ингээд хүний эрхэнд байгаа л амт шүү дээ. Эдгээр чинь гадуур дотор гүгээд ой мотороо гүг янз янзын гараар гүгэж чадахгүй. Тэгэхээр эдгээр заавал тэрийн зориултын витамин янз янзын яс төмөр чулуу ерөөсөө юу л байдیں юу шаарддаг чинь бүгдийг өгж явах хэрэгтэй. Тий. Тэр байтхан гүлгэнүүдүүд бүр ингээд дунд нь ингээд тоосох тавьчихдаг. Эсвэл ийм одоо цемент зуурмаг эдний цемент тавьчихдаг байж явах хэрэгтэй. Тэр тийм юм ч бол одоо ингээ хашаан дотор мотор байхгүй шүү дээ. Тэгэхээр эдгээр чинь тийм олж чадахгүй. Эдгээр чинь гадуур байдаг нохоонод бол ингээ газар мазраа ухаад үндсээ шороогоо идээд өөрийнхөө хэрэгтэйг нөхөд авчин. Эдгээр чадахгүй. Тийм учраас заавал тэрийг энэ юу дуучин энэ яаж байнга ажиглаж явах хэрэгтэй. Мэдэгднэлтэй ажиглаад за эдгээр тэрхэд одоо каш дутагдсан байна. Ингээд жоохон явдал нь юугүй болсон. Хөл гарны өвд ясны өвдөд чүүчгнээд яваад байна. Ингээл мэдгдэн л дээ. Одоо Д витамин дутагдсан байна гэж жишээ нь ингээл өнгөн бүрзийгээл өснөөс нь унаал нэрнэл тэгээд эхлэн тэр мэтийн янз янзын витаминыг нөхөж өгч явах хэрэгтэй. Гүлгэнүүдийг ер нь ихээс нь хідэн сартаад нь одоо салхвал хамгийн зөв. Гүлгэнүүд бол яг хоо 45 хоног гээл ихэн сүү ер нь мууддаг. Татраад цөөрдөг. Тэгээд 45 оноос 60 хоногт л ер нь сайн сүйтэй нохооныг 2 сар гөхөлдөг. Гэхдээ ерөөсөө тэг шаарддаг байхгүй л дээ. Энэ үржлийн ийм нохоонуудыг л аль болж л ерөөсөө нэг 45 хонуулаад 45 хонуулангууд нь ихийн сүү татрахаар вакцин хийх хэрэгтэй заавал. Яагаад вакцин хийж ийхээр тэр сүү чинь өөрөө тэр сүйтэй нөхцөл дээр сүйд бүх тийм нян устдах чадaltaй. Тэр хооронд л яагаад вакцин хийхгүй байж болно. Сүү татрангууд вакцин хийгээд тэгээс хүнээс гаргач болно. Вакцин гэдэг чинь тэгэл одоо гадны янз янзын өвчин нян бүгдийг л тэгэхээр вакцин бол бүрэн хамгаалах гэж ойлгож болохгүй шүү дээ бас. Энэ нохоонд вакцин хийчлээ. Одоо энэ нохоо ингээд одоо ер нь ястаа өгтгөө чулуу боллоо. Тэгэж ярддаг хүмүүс. Тэр үл ястаа хамгийн буруу. Эмчилгээл яг хуу авдаг байхгүй. Одоо янз янзын өвчин туслаа гэхэд тэр вакцин гэдэг чинь өөрөө л тэр өвчнийг шахацсан байгаа шүү дээ. Тэр нөхөлгөн. Тэгэхээр яг хуу шалбархан эмчилгээ авах боломжтой. Вакцинтай гүлэг бас өгөж хүргэх нөхцөл зөндөө бий. Тий. Эцэг нь харгас их нь одоо ямар нохоо? Их нь харуул гэдэг. Тэгээ харуул гэдэг одоо төрөний нэр ярьдаг чинь гардийн ихэр штэ нөгөө Монголын анхны 10 төвдийн орж ирдэг тэрний нэг нь. Харин яагаад төвд ижих болоо Монгол анхартай яаж байгаа? Угаасаа би Монгол анхартай хайртай их миний дэжэдэг хоббитай нохоонуудын нэг л дээ Монгол анхар. Тэгээд төвжилж ярьдаг л байсан. Тэгээс яг одоо төвд нь ямар байдгийг мэдээ зурган дээрээс бид нар харсан болохоос мэдэхгүй. Тэгээ одоогоос 2 жил гарангийн өмнө манай нэг найз одоо танад нэвтрүүлгээр хийдэд орсон шава гэдэг асуулаа. Тэр чинь нэг 10 гүлэг оруулж ирээ. Тэгэл бид нэр ерөөсө тэр төвдөө гүлэг гэдэг чинь амьдаар наах харж байгаа. Тэгэл ерөөсө тэр гүлгээс хараад ороод би ерөөсө 2 гүлгийн тэрэл аваад ирсэн. Одоо тэр тэрж авсан гүлэг нь болохоор тэр
гард гэдэг байгаа. Манай найз авсан надаас гард одоо энэ харуул энэ дөрвийн ээж харуул тэр хоёрыг би анх авч ирсэн. Тэгэхэд ерөөсөө би бас төсөөлж орсон л да за нэг иймэрхүү байх болов гэсэн. Миний төсөөлснөөс л ерөөсөө хэдэн хувь илүү гүлгэнүүд байсан. Би өстэй нохоон дундаас одоо Кавказ, Овчарк гал янз янзын том биетэй нохоонод байна л та. Бас сайхан нохоонод л та. Яагаад ч энэ Монгол хүн чинь Монгол онгортой айгүй илэгтэй байдаг шүү дээ. Тэгээд би харахад ерөөсөө тэрийг хараад ерөөсөө за нэг банкар гэж нэг ийм л байсан болов уу гэж ерөөсөө манай дээр үеийн тэр одоо сайн мохроод ийм байсан гэсэн сэтгэл төрөл ерөөсөө өөрөө ирэхгүй хайр татж байгаа. Бүр яг энэ тим ихгүй 10 хөөрхөн хийж ирэх хөнгөлөг байсан. Тэгээ би 92-ыг авч гараад одоо нэг нь гард нэг нь манай энэ харуул энэ харигс бол өөр л дөө. Харигсыг үлээ дараа нь тусад нь бүр найзтай бүр захиж бүр ажил болгож ээж би тэр хятадын бас нэг үржлийн газраас нэлээд том үржлийн газраас би гард миний хэлээд байгаа тэр хоёр авсан нохоо ч юм болохоор нэг их нохоонод тэгэхээр хоорондоо нийлж болохгүй. Тэгээ би харигсыг зорж сүлд нь бас өөр үржлийн газраас авсан л та. Тэгээд энэ Оростоос одоо байнга асуугаад байгаа. Төвд махар Монгол махар одоо аль нь анхдаг ч юм бэ гэж байнга асууж байгаа. Таны хувьд харин тэ одоо тэрнээс ч юм болоо бөө марган л болж штэ одоо Монгол банкар дэждэг болсод ингэж та нар өнцгөрийг биш байна гэж янз янз юм ярьж штэ. Тэгээ миний хар бол гада тэр чинь эхэлж мэдэхгүй штэ. Хүн өөрийн гэсэн яг ингээл өөрийн хорол тайлбарлаж штэ банкарыг. Тэгэхээр би миний хувьд бол нэг л нохоо гэж үзэж байгаа. Тий, нэг л нохоо. Нохооны хувьд бол яаргагүй нэг л нохоо энэ хоёр. Энэ нөгөө сая 2000 оны бүрэгдийн ихэр охин нохоо. Тий. Харигсын нэг яг бүрэгдээ. Тэр харигсын эцэг нь харигс. За одоо бас гүлгэлцсэн байгаа нэг 7 гол гаргацсан байгаа. Энэ нөгөө хэлээд байгаа өчигдөр шүн төрсөн гүлгэнүүд. одоо нэг хоногтой. Нэг хоногтой гүлгэнүүд тий. Хатаж амжаачихгүй хүүнч цэглээг байгаа гүлгэнүүд наад чи. 5 гарсан. Тэг түрүүний нөгөө бас л нөгөө харигсын гүлгэлдөө. Эхний төрөлт нэгээр нь 5 л гардын доотлол 5-аар тэгэл дараагаас нэмэгдэл 7 8. Тий. 2-3 охин гүл гарсан. Энэ одоо нөгөө нэг оройдоо гүлгөө оруулдаг гэсэн газар ч одоо энэ энэ багхгүй тий. Тэрнээс одоо та нар ингээл харахгүй хөөрхий. Яаж ч байсан нохоо ингээл банхар өгтгөө үед хотлоо ийм ялах юм чи өглгүй явах юм чи. Тэгэл энэ өвлийн байр юм байгаа манай. Нохооны 2 давхар 10 үртэй. Тэгээ энэ оройдоо орнууд энэ талд нохооны галтгоон байгаа. Тэгээ хоол ундын чанддаг байдаг хоол. Тэгээ ингээд шалын ингээд бетоноор хийцэн усан буугаар ингээд дээрээс нь шүршээл гадагшаа гаргацдаг. Тэгээ энэ одоо миний түрүүний хэлээд байдаг нөгөө нохоо нэг 0 градустай бараг л тиймэрхүү дөнгөж нэг ус жаахан дээдг нь хөлдөөл тиймэрхүү байдалтай яг таарсан температуртай байралтай. За түрүүн та бүхэнд бас хэлжсэн 0 градустай гэдэг дотор дулаан орой байдаг гэж ярьжсэн. Тэгвэл яг одоо та бүхэн дөнгөсөө танилцсан. Энд чинь нэг хоногтой одоо дөнгөж төрсэн нэг хоногтой гүлгний төрсийг та бүхэндээс дөнгөсөө үзүүлсэн. Тэгээд энэ чинь сараачн төмрүүтэй энэ дотор одоо гүлгнүүдээ оройн цагаараас байлгадаг гэж та бүхэндээс хэлжсэн. Тэгвэл яг одоо нийтлийн өрөөнд бас нохооныхоо хоолыг чандгаа гэсэн байгаа. За яг одоо бас галтгоонд одоо орж ирээд байна гэж хэлж болох хаа. Тэгээ нохоо хоолны галтгоо өдөр тэр нь одоо яаж хоолт энэ чинь одоо хоолоо хийдэг үү? Тий. Одоо энийг бас нэг галтгоо гэж хэлж болно л доо. Тусна энэ өдөрт нэг өвлийн цагт төлөө төрүүлж ирсэн 2 хоолдог, зарим жижигнэр 3 хоолдог. Их нохоотой байхад бол манайх нэг 80-аас 100 литр хоол хийдэг байсан. Одоо цөөлөн 30-аад нохоотой байхад нэг 80-аас 100 литр хоол хийдэг гэсэн. Одоо нэг 10-аад нохоотой гэхээр нэг за нэг 40 литр хоол, заримдаа өвлийн цагт 60 литр хоол хийх юм да. Тэгээ дандаа чанж өгдөг. Тэгээ түүхийгээр өгж болохгүй нохоон дэр нь түүхийгээр өгөхөр заавал тэр түүхий мах гэдэг чинь нохог хорхоод болдог. Тэгээ хорхоо гэдэг чинь цаашаа тэгэл муур дагууртай дамжир янз янзын өнгөн муудна, турна, сүүлээрээ тоглодог болно. Одоо энэ ихэнх нохоо ингээд сүүлээрээ тоглоол гэдэг хүмүүс тэрийг бас энэ тоглож ийн хөөрхөн ингээл хөр тэрэл бороо. Ерөөсө хорхоо гэдэг чинь заавал бөксөр гарахгүй тийм янз янзын загаднуулан шимэгт перзет янз янзын тэгэхээр сүүлээрээ тоглосоор байл нохоо сүүл нь халцрах янз янз тэрнээс өвөөсөд бүр ингээд шархлаад тэр байтга сүүлнээс тоглож байгаад үгсэн нохоо зөндөө байдаг. Тэгэхээр энэ түүхий аль болох нохоо түүхий хоол өхийг нь жоохон яах хэрэгтэй л дээ. Бодолтой л байх хэрэгтэй л дээ. Хоолны материалын хувьд нь ямар хоол гэж байна? Хоолны материал гэхээр одоо энэ олон нохоон ч одоо нэг дэлгүүрт байдаг одоо энэ заавал хоол гэж яриад байгаа шүү дээ. Одоо хилэн 7-8 мянган хоол. Тэр чи өгье гэхээр арай л болохгүй байна л та. Дийлэхгүй. Тэгэхээр хэцүү. Тэгэхээр одоо эдгээр чинь би нэг гэрээтэй, махын пекстэй гэрээтэй. Махын пексээс би ихэвчлэн өвөлдөө бол адууны мах тийм татцсан мах байдгийг. Бэлэн болгоцсон. Тийм татцсан махныг маханд адууны мах хийгээд шар бодаа. Тэгээ шар бодаагаад яг гурилттай жоохон өтөрүүлэх маягаар хийгээд шалж чанаад
тэгээд хийж давс хийн. Заавал давс хийн. Тохооны хоолнд бас хүмүүс Давс хийдгүү гэж яриад байдаг шүү дээ. Энэ худлаа. хийн. Худлаа тэр бол давс идэж өөр их кальц нөхдөг штэ. Тэгэхээр их хийж болохгүй. Их хийхээр бас асуудалтай. Яагаад тэгэхээр нохоо гэдэж өөрөө хөлсний болчихроо байхгүй. Хөлөрдөг амт гэсэн үг штэ. Тэгэхээр тэ давс гэдэг чинь биенээс гадагшилж чадахгүй. Тэрнээсээ үүдээд маш их мааждаг нохоо. Одоо маажаад байна хүмүүс ч мэдэхгүй тос давс тэрс манах нь маш хамгийн муу зүйлүүд. Би түрүү хэллээ шүү дээ. Хөлсний болчихроо байхгүйгээр гадагшаагаад тосоо хөлөөрөө гаргаж чадахгүй. Давсаа хөлөөрөө гаргаж чадахгүй. Тийм ээ. Тийм учраас айгүй дотох юм дотор маажаа хүмүүсэд би айгүйх мааж үсэн нун тэрнээс ихсүүлээ бүр халцарна бүр ингээд нохооч адгуу самт мэдэхгүй бүр улаан махаа бүр гартлаа цусаа гартлаа мааж тохиолдол бас байдаг. Тэгэхээр давс өгнө. Гэхдээ давсыг өгөхдөө их биш багаар бүр нэг сул иддэг нэг хүмүүс байдаг шүү дээ. Тэрнээс ч багаар сулаар өгж явах хэрэгтэй. Тэр чинь тэгээд яг нэг өгөхдөө биш хоногийн олноор тэр баг давс гэдэг чинь кальцийг бас бага хэмжээг нөхөд өгдөг байхгүй. Өөх хэрэгтэй. За үзэгчдээ та бүхэндээ одоо ган болдохоо одоо нохоонуудын авч ирсэн шагналт одоо байрны медаль, цом, өргөмжлүүдийг та бүхэндээ танилцуулъя. Тэг энийг бас ган болдох танилцуулах та. Хамгийн наадлага одоо Монголын шилдэг юм нохоо 2006 он гэсэн. Энэ болохоор 2006 оны үзэсгэлэн тэмцээнд манай охин нохоо төрүүлсэн. Тэ Ямар нохоо вэ? Жулия гэдэг охин нохоо байсан. Тэ бас л өндөр одомтой охин нохоо байсан. Одоо нас нь нэлээд болцсон. Тэ 2006 оны тэмцээн шилдэг охин нохоо нэгдүгээр эзэлж ирсэн нохоо. Энэ болохоор одоо манай төвд банхаар саяын үзэсгэлэн тэмцээний 3-т орсон медаль баг шиг байна. Тийм байна энэ. Аль нохоо? Төвд банхаар хөдөргөө төвд банхаар байгаа. Тий, тэр 3-т орсон. Энэ болохоор нөгөө флэш нэмж учраг 2-т орсон флэшийн медаль байна. Цаадах нь нөгөө түрүүний бид нэр очдог төрүүлсэн охин Монгол онхрын алтан медаль байна. Тий. Энэ яг миний 2006 онд байна уу авсан миний өргөмжл байгаа. Энэ эрхэм мөндөд ган бол таныг Монгол улсад цэвэр үйлдвэрийн нохоо үүсэл хөгжил удмын санкт цэврээр хадгалан үйлдэхэд оруулж буй хувь нэмэр хөдөлмөрийн зүтгэлийг тань үнэлж энэхүү өргөмжлийг олговаа гэсэн мэн хаанаас одоо өгч ирсэн бэ? Энэ одоо бичсэн Монголын герман авчирк тий хонч алтар клуб тэгээд нийслэлийн цагдаагийн албатай хамтарсан энэ тэр хоёроос өгсөн өргөмжлөг байна. 2008 онд өгч ирсэн байна. Саруу дарагтай нийслэлийн цагдаагийн албаны. Энэ цаана одоо анх дугаар үзлэнгээс авч ирсэн аврагын цом байна. Энэ ямар нохоо авч ирсэн бэ цом? Энэ нөгөө манай сая нөгөө Монгол онхор. Тий тэрний алтан медаль цом 2. Тий. За бас энэ цомуудаас гаднаас хичээвээ харж хахад маш олон одоо аквариумууд, маш олон загаснууд ах шиг байна. Бас нохооноос гадна загас сонирхдаг юм шиг байна та тий. Тий. Нохоо дижэдэг болоод ер нь тэгэл жигдхэн ихэнх нь бас адилхан ер нь амтан тайртай л да. Тэгээд ер нь ямар ч амтан тайртай. Тэр тусмаа нохоо дижэдэг болоод бүгд адилхан миний бодлоор бас л цаана загас дижэдэг, загастай холбоотой л байдаг. Тэгээд энэ миний хобби л да. Энэ зүгээр хоббигийн журмаар л ингээд нэг гэртээ загас цуглуулаад ингээл хараад сууж идэг. Тэгээд загас гэдэг их гоё л доо. Энэ тэр тусмаа загас аквариумын гэрийн тэжээмэл аквариумын загасын дундаас энэ бол хамгийн гоё загсалтай миний хувьд л энэ одоо аквариумын загсны хаан гэж явдаг дискос гэдэг загсалтай. Тэгээ энэ бол их өөрөө одоо их ухаантай. Одоо загсыг хүн таньдаг гэвэл хүн бас энэ бол эзний таньдаг загсууд. Одоо олон жил тэжээсэн 8-аас 10 жил наслдаг загсууд энэ. Тэгээд олон жил 4-5 жил тэжээсэн загсууд бол эзнээ ингээд тань орж ирэхэд нь ингээд хооллох баригт нь ингээд дагаад гарын хэсээр дагаж яваад таньдаг загсууд. Ингээд гадны хүн найз нөхөд ороод ирэхэд бүгд ингээд том хад чулуу юу гэдэг араар нуухт чинь. Тэгээд гарч явахаар нь буцаа гараад ирнэ. Би хиндэ тэрийг бас нэг хитэгдэг байлээ л да. Тэгээ би энийг одоо тижээгээд загсыг бол би бүр жоохон 4-5 дарангаас тижээдэг гэсэн. Намайг зүгүр гэдэг. Жигүүр гэдэг үү? Хэдэн настай вэ? 4 настай. Хот жоохон нэвтрүүлгээ үздэг үү? үздэг. За. Бас загас тижээд юм байна шүү дээ, тий? Тий. Аль нь загасандаа одоо илүү хайртай вэ? Алтан загас. За. Ямар нохоондоос илүү хайртай юм? Харигстай. Харигстай хайртай юу? Яагаад харигстай хайртай юм? Хартай. Тийм үү. За. Хот жоохоор нэвтрүүлгээ бас байнга үзэж байгаарай. За. За
За ингээ үзэгчдээ бид бүхэн өмнөх дугаар дээр уралдаан зарласан байгаа үн чанар нэртэй одоо 9 өвчтгөө уралдаан зарласан. Тэгвэл яг одоос ялгчаад бодролцсон байгаа шагналыг гардуулах гэж байна. Тэгээд манай уралдаан бол ямар ч мянган найз дэлгүүр амтны дэлгүүр за тэгээд дог дандаа цэг юм сайд ТV-ийн хот жонхор нэвтрүүлэг хамтраад явуулсан байгаа. Тэгээд яг одоо шагналыг гардуулахад энэ төвшөөтэй уулзаад байна. За төвшөөтэй орой мэндэргий. За сайн мэцхан. За ингээд зохион бичлэгийн уралдаан манд өнгөө гаргаад ялгчаад тодруулсан байгаа. Тэгээд нохоог хайрладаг, нохоонд сэтгэлээсээ ханддаг, тэгээ нохооны тухай мэдлэгтэй тийм хүүхдэд энэ шагнал маань очиосоо гэж бодож байсан. Тэгээд одоо ингээ ялгч маань тодроод ирсэн айгүйх баяртай байна. Тэгээ дог дандаа цэгийн саятаас шалгуултан дээр одоо ажиллаж маш олон эсээнүүдийг шалгаруулсан байгаа. Тэгээд нэг ялгчийг тодруулсан байгаа. Ер нь маш олон хүмүүс бичсэн баг. Хэрэг хүмүүс бичсэн бэ? Ер нь бол 100 гаруй хүмүүс оролцсон. Тэгээд эндээс шалгуулахад бас нэлээд олон хоног шаардсан. Тэгээ хамгийн гол чухал анзаарсан бидээс гол баримтлсан юм бол нохоонд үнэхээр их сэтгэлтэй, хайртай, нохоотой болохыг хүсдэг тийм залуучуудыг бас сонгохыг хүссэн. Тэгээ эсээ бол бүгд их сайхан бичсэн байна. Яалагч болсон бас цас чихэртэй яг одоо шагналыг гардуулъя. Тэгээд Кавказ авчрах нэг үлэг хэдэн сартай вэ? Энэ 8-нд гарсан гөлөг одоо 44 хоногтой гөлөг. Тий. За ингээд цас чихрийг бас хөрье. Шагналыг гардуулъя. За яалагч боллоо сэтгэл ямар хөө? Сэтгэл маш өндөр байна. Тэгээд намайг ингэж ялагч болгож тодруулсан дог дандаа цэг минь бол нохоотой жолоосоо сэтгүүл ТV-с телевиз яах их нартаа баярлаа. Мянган найзлуураас шагналыг Бас, ааха. Төвшөөгч одоо энэ хөрхөн гөлийг өгч байгаа шүү дээ, тийм ээ? Төвшөөгтэй хандаж өгч хэлэх үү? Түвшаахтай хандаж баярлаа л гэж хэлээ да. За одоо ер нь цаашдаа нохоогоо яаж тийжээ гэж бодож байна? Нохоогоо сайн тийчэнэ. Ер нь өмнө одоо Кавказ авчрахтай болох юмсаа гэж боддог гэсэн үү, тийм? Тийм, ер нь том нохоотой болох юмсан л гэж мөрөөддөг байсан. Эсээгээ ер нь хэдэн өдөр бичсэн бэ? Ер нь тусламж ирсэн үү? Өөрөө бичсэн үү? Юу эсэгээ яг нэгд өдөр нэвтрүүлэг зарлаад нэвтрүүлгээр эсээ зарласнаас хойш ноороглоод 5 дахь өдөр бичиж явуулсан. Тэгэхээр нэг 5 хоног зарцуулсан. За тэгээ бас нохоотой жилээс сэтгүүлийн одоо хамт олноосаас жилийн одоо сэтгүүл одоо захиалах эрхийг бас бэлгэлж байгаа. Тэгээ тунадгаас офс дээр нь очиж шагналыг гардуулах болно. За баярлалаа. За ингээд төвшөөд бас отгаахтаас бүгдээрэнд маш их баярлалаа. За энэ хүүхдээ энэ гүлгөө сэтгэлээсээ тийжээгээрээ тэгээд яг хоо янз бүрийн зөвлөгөө энэ гүлгний талаар юм бол бид нартай байнга харилцаа холбоотой байгаараа гэж зөвлөмөр байна. Тий. За баяр хүргэж. За баярлалаа. За ингээд үзэгчтэй одоо нохоотой жилээс сэтгүүлийг гардуулахаар инхээр дээр хүрэлцээрээд байна. Тэгээд орой мэндэргий. За баярлалаа чамч ихсэн орой мэнд. За тэгээ манай уралдааны талаас сонсон баха. Тэгээд бас шагнал гардуулах гэж байгаа. Ямар шагналыг гардуулах гэж байна? За энэ удаагийн дог дандаа цэг эмээ мянган найз дэлгүүртэй хамтран явуулж байгаа энэ эсэний уралдаан дүнгээ гаргасан байна л та. Тэгээ энэ уралдааны ялагч нарт манай нохоотой жолоос сэтгүүл ярдагцаас 1-р өрийн шагналд 1 жилийн дугаарын ирэх буюу одоо 6 дугаарын үнгүй захиалах эрхийг за Монголын нохоо судлалын холбоо манай сэтгүүл ярдагц хоёр хамтарч ажилладаг. Нохоо судлалын холбооноос үн төлбөргүйгээр гишүүнчлэлээр илсэх нохоондоо шивээс удмын бичих авах юм ихээр шагнахаар бэлдсэн байна. За ингээд цас чихэртэй бас дахин баяр хүргэе. Тэгээ шагналаа гардуулах. За юуны юм чамд энэ тэмцээнд оролцоод амжилт гаргаад төрүүлсэнд баяр хүргэе. Тэгээ манай редакцийн хамгийн ихний дугаар болох сэтгүүлийг бэлэг болгоё. За мөн энэ жил гарах манай цуврал 6 дугаарыг үнгүй захиалах ийм батламжийг гардуулж байна. За мөн бас Монголын нохоо судлалын холбооноос Монголын нохоо судлалын холбооны гишүүнчлэлээр үн төлбөргүй хэлсэд өөрийнхөө нэг нохоонд удмын бичиг шивээс хийлгэх ийм эрхийн бичгийг бас өгж байгаамаа. За ямар ч хэлсэн чиний цаашдын ажилд чи амжилт хүсье. Улам илүү нохоонд сэтгэл гаргаж улам илүү сонирхолтой эссе өгүүлэг бичиж байгаарай. Дараагийн тэмцээн оролдоод идэвхтэй оролцоорой. За нохоотой жилээс сэтгүүлийн хамт олондоо сандж хэлэх үг байна. Нохоотой жолоосоо сэтгүүлийн хамт олон ах эгч нартаа бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлээд тэгээд цаашдынх нь ажил хөдөлмөрт улам илүү өндөр амжилт хүсэн өрөөр. За тэгээ нохоогоо сайн тийжээгээрээ сэтгүүл бас байнга уншиж байгаарай. За баярлалаа. За ингээд үзэгчдээ бас манайх уралдаандаас 3 одоо шагналын эзнийг тодруулсан байгаа. Тэгээд 2-р харинд одоо хүрэл чимэг, 3-р харинд иг сонор орсон байгаа. Тэгээд яг одоо бас надад энэ шагнал байна. Тэгээд манай нэвтрүүлэг дээр одоо хүрэлцэн ирээд бас нэвтрүүлгээр дамжуулаад шагналаа гарч авах боломжтой юм шүү. Тэгээд нэвтрүүлгийг дуусны дараа бас нэвтрүүлэг утас руу холбоорой.
хаврын нэгэн нартай сайхан өдөр би хажууайлаа сан эр өхөн 2 гөлөг авсан юм аа. Тэгэхэд би 6 настай байсан. Гэвч эр гөлгийг алдчихсан. Миний аав их ширүүн хүн байсан чинь намайг охин нохой төжөөж яах гэсэн юм аа гэж хоригдоогүйд би их баярлаж байлаа. Ингээд охин гөлгөн хайрлаж тэжээж өсгсөн дөө. Хүмүүс нохойдон банхар, хүдэр, баавгай, бүргэд гэх мэт сүртэй нэр өгдөг. Гэтэл би жаахан байсан болохоор юу ч бодлого шууд л хойлог гэдэг нэр өгсөн. Удаан тэнэгдүү хүнийг л хүмүүс хойлог гэж шоолдог үстэй. Миний нохой нэрэндээ таараагүй хурц сэргэлэн үнэн ч сайн нохой байсан. Хайварын хүмүүс манайхаар орж орох гэж бөөн юм болдог. Ээж аав хоёр хүү маань их сайн нохой авчээ гэдгсэн. Манайха буга, халиуна, занхаана гэдэг 3 үнэтэй байсан юм. Манай цэлэнгийнхэн үхэр малдаан хүртэл нэр өгчөөд нэрээр нь дууддаг юм аа. Нэг хэсэг малын хулгай гарч байсан болохоор үнэнүүдийн маань нохой минь л дандаа харж хамт бэлчээр явдаг байлаа. Нэг удаа мөдхөн туулах гэж байсан занхаанаа маань алга болчоод юу ч үгүй шалчижсэн гэдэгтэй амтэн ирж хашаандаа мөөрөөд хөхөн чинрээд л бөөн юм боллоо. Ах бид хоёр нохойгон дагуулад явсан чинь бараг 30-аад км газар туглаан нууцсан байсныг миний нохой олсон юм да. Хэрвээ нохой минь туглаан олоогүй бол юу болох байсан болоо гэж бодож байлаа. Туглаа нохой ах бид дөрөв бөөн баяр гэртээ мэдсэн. Нохой маань сүүлэн годогнуулаад гавья байгуулснаа мэдэж байгаа юм шиг л аашилж байлаа. Сайн нохойныхон буйнаар бид шөндөн ямар ч аюулаа сайхгүй уддаг байсан. Хэрвээ нохой давстай хол идээд байвал үнэрлэх чадвар нь буурдгаа гэж аав хэлсэн болохоор би нохойдон дандаа л тусад нь сайхан цувдаагаар давсгүй шар будаатай хол хийж өгнө. Энэ маань надад их хариуцлагатай сайхан ажил шиг санагддаг байлаа. Хойлогч хурдан том болсон. Гэхдээ миний нохой жирийн л нэг хашааны нохой болохоор биеэр том байгаагүй. Бас тэгээд охин болохоор баригл бүдүүн дуутайч байгаагүй. Час хийсэн адтай дуутай байсан. Хойлгийг дагуулад хаашаач явсан би юунаас ч айдгүй, бас ганцаарддаггүй байлаа. Хойлог өвөл гөлгөлсөн бөгөөд нэг нь амьдарч чадаагүй л дээ. Өдөр төлөө нэг нэгээрэн үхсээр байгаад дөрвүүлэн хүчгсэн. Ингээд удалгүй манайха хот руу нүүх болвоо. Хашаа байшинд манай хамаатны айл амьдрах болсон тул хойлгийг бид үлдээхэр шийдлээ. Тэхээс ч аргагүй. Манайха байранд орж байгаа юм чинь хашааныхан халтар жингэрийг яаж авч явах вэ дээ. Хойлог хашаагаан үхэр малаан харж үлдэх үүрэгтэй үлдэж байгаа. Машинд хамаг яман очсон хойно миний нохой ээжин хормойноос зуураад л гаслаад байж билээ. Тэр үед бүгд л хот руу нүүн гэж бодож баярлаж байснаас биш. Нохой маань яагаад тэгж аашлаад байгааг хэн ч анхаарав. Би ч энийг ээдэл. Миний нохой яаж байна? Хүн шиг дагаад байгаа юм уу та? Чамайг эргэж ирж байна гэж хэлээд л хөдөлсөн. Ингээд бид ч хотод ирж төвхнөөд авлаа. Нэг удаа хөдөө явж хуучин хашаа байшиндан очлоо. Хойлог хашаандан алга. Хамаатнасаа асуутал тэр чин тэнэд байгаа гэсэн. Бид нарыг хуу чөөрөөд сууж байтал гадаа нохойны минь адтай хуцсан сонсогдож. Хашаа маань урдын миний амьдарч байсан шиг дуу шуутай болоход би огл усран гарлаа. Нохой маань намайг маш их санджээ. Саяхан гөлгөлсөн нь харваас илт байлаа. 5 гөлөгтэй болж. Энэ удаа гөлөгнүүд нь эсэм минь бойж өсөө. Гэхдээ хоол унд өгдгүй болохоор л өлсөөд тэнэд байна даа гэж бодож байлаа. Намайг ингэж бодож байх зуур тэр надад хүүхэд чигээр эхлээд бас гинаад чамд би гомцсон. Яагаад намайг хайж явсан юм бэ? Одоо намайг авч явахаар ирсэн үү? Гэгчл гангиж байлаа. Хашаанд маань үлдсэн тэр хүмүүс нохойд минь хоолч өгдгүй байж. Хойлог жорлонгийн хойд нөхөр ороод хүний ялгад сэтж байсан. Миний нүднээс нулимс гарч би түүнийг нь тэврээд уйлж байлаа.
аваад явж болохгүй. Одоо яах вэ гэж бодсоор байгаад л буцаад хотод өнгөрсөн. Өвлийн нэг хүйтэн өдөр өвөө маань манайд ирээд хойл гэж наваад ирсэн. Өвөө эмээ хоёр нь тэжээнэ. Гөлөгнүүдийг бас авч ирсэн гэлээ. Би ингэхэд үнэхээр үгээр илэрхийлхэн аргагүй баярлан дэвцээд шууд л өвөөгийн дангочлаа. Таван хөөрхөн гөлөг нь ээжийг нь олоод байж байна. Хойлог бид хоёр баяртай уулзлаа. Өвөөгийнх маань толгойтын ногоон зойрны сахиул хийдэг байсан юм. Байсгээд л хулгайч нар зойрын мөхөх гин. Тэр тоолонд хойлог хулгайч нарын хон хүү татаад явуулдаг байж. Нэг удаа дүүрэн нарийн ногоо хийсэн зойрыг бүлэг хулгайч өгөх гэхт нь өвөө нохой буу хоёрын хон хүчээр барьж аваад цагдаад өгчлөө гэж байсан. Эмээ манайд ирээд өнөө өвгөн чинь урагшаа явсан. Зойрны эзэд ажиллаан сайн хийсэн. Хулгайчийн барьсан гэд юм үзүүлнэ гэсэн юм байхаа гэв. Өвөө урдаас ирээд надад бөөм бэлэгтээ орж ирээд өвөө нөмөө халтар нохойны хон буйнаар л газар үзээд ирлээ дэгэд инээж байж билээ. Ингээд би төд удалгүй амралт тараан өвөөгийн дочлоо. Нэг өглөө унтаж байтал эмээ орилоод ороод ирэхтэй. Е яана хөөрхийн нохой минь гэсээр орж ирээд үхчихжээ үхч гэж алчхаж хэдэн нэлхтай хамт хорлцохч гэдэг юм байна. Ингээд эмээтэй цугараад үүрэнд нь очиход хойлог